уран бүтээлчийн ертөнц. Сайн байцгаана өрхөн үзэгчтэй, та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая. Үндэсний эрүүл мэндийн Лайк HD телевизэн уран бүтээлчид бид бүхэн та бүхэндээ шинэ оны хамгийн анхны уран бүтээлчийн ертөнц нэвтрүүлгэн өргөн барьж байгааг таалан болгооцгоно үзэгчтэй. Энэ анхны дугаарт маань Монголын зохиолч Дэвлэн гишүүн Яруу найрагч Сайн жаргалын начин маань өргөдөн оролцож байгаамаа. Сэтгэлийн эрүүл мэндийг дэвдэмжих Лайк телевизийн хамт олон тус юун төрөнд шинэ оны анхны дугаартаа оруулж байгаа явдалд маш их баяртай байна. Сайн жаргалын начин Монгол Улсын их сургуулийн нийгмийн ухааны сургуулийн сэтгэл зүйн ангийг 2012 онд дүүргэсэн уран зохиолын шинэ үнэр бүлгэмийн ахлагч Монголын зохиолч Дэвлэн гишүүн нэрт Яруу найрагч Гомбын сэр одын нэрэмжит шагналт 2013 оны Болор цум наадмын шилдэг залуу Яруу найрагч Хайрын шүлгийн 13 дахь удаагийн цагаан уул наадмын тэргүүн цомын эзэн Монголын ихтэй сургуулиудын дунд зохиогддог Отхон тэнгэр Бадрангуй Яруу ихшиглэн удахын чанд төрхүй наадмуудын тэргүүн шагналт гал урсгал чөлөө сэтгэлгээний дуулал алтан үзэг эх хорон оюун санаа зэрэг наадмуудын дэд байруудын шагналт. Одоо урлаг тань мэдхгүй гоо зүүн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг миний сайхан уран арт галерейн гүйцэтгэх захирал Монголын зохиолч Дэвлэн хяналтын зөвлөлийн багт ажиллаж байна. Сайн жаргалын начин Монголын үе Яруу найраг утга зохиолын салбарынхан миний одоо уншиж судалснаар бол өөрсдөө Яруу найрагч гэж дүгийлгсэн тийм Яруу найрагчийг би л уран зохиолын ертөнцид одоо орж ирээд бас чамгаа хугацаа өнгөрөөсөн үед бол хараагүй байна. Монгол Яруу найрагын босго өөрөө асар өндөр хүнүүгийн гунигт боллоос гэсүүлээд л Монголын Яруу найраг үе үеэрээ төвчээлээд явсан тийм ассан бамбар шиг Монгол хэл өөрөө тийм цучлан хизээж унтаршгүй. Тийм гайхамшигтай их л учраас үе Яруу найрагч нар өөрсдийн мөр адгуудыг зөвхөн шигтгэж дараа үедээ бас тийм сайхан Яруу найраг бичиж болохыг харуулах гэж хичээдэг тийм үгийн урлагийн үгийн шидийг өндөр төргсөн тийм хамгийн хатуу бөгөөд үнэн тийм хойлтой урлаг гэж би хувьдаа Яруу найрагыг боддог. Тоцгоор шөм судлаач Бүрхүүгийн Батхойг гээд одоо энэ шинэ үеийн Яруу найраг одоо миний үеийн залуучуудыг уран зохиолын ертөнцид гарын ганцанд тий хөлийн дөрөв төргөж байгаа одоо тийм том доктор хэлсэн байдаг. Хүн болгоны сэрхүүд Яруу найргийн мөр одог байдаг. Арай илүү хурц тодоор мэдэрсэн нь байгалийн өгөгдөлтэй нэг юм уу. Зөв тогтолцоог арай илүү мэдэрж тусдаас арай өөр өнгө харж чадж байгаа тийм мэдрэмжтэй хүмүүс нь Яруу найргийг оролдож байгаа. Гэхдээ Яруу найрагч гэж ялгарч хэрэггүй Яруу найраг гэдэг бол хүн болгоны сэрхүү мэдрэмжинд байдаг. Байгаль цаанаасаа өөрөө хүнд өгцөн байдаг зүйл гэдэг. Би энэ хүүхдийг санал нийлдэг. Монгол ахуй гэдэг өөрөө Монгол соёл тэгээд тэр байгалийн сэнгийг үнэр тэр байгалийн зүй тогтол Монгол хүний тэр сэтгхүү хоорондоо мэдлж байгаа нөгөө чойномгоо хэлсэн шиг тий хоорондоо мэдж байгаа нь хүртэл Яруу найрагаар ярьсан ард түмний дунд Яруу найрагч байх хэцүү юм а гэдэг шиг. Ерөөсөө л энэ хөдөө ахуй миний баг нас Энтэй аймгийн Баян мөсөн мөн өнгөрсөн. Тэр ахуй соёл тэр байгалийн давтагдчихгүй гоо зүй тэр хүн ардын аж ахуй амьдрал Яруу найрагт их гүнзгий дурлах анхны сэрэл мэдрэмж өгсөн гэж би өвдө боддог. Одоо тэгээд ер нь уран зохиол Яруу найргийг харж байхад нөгөө Бөхөр Баруун аймгийнхан гэж ярьдаг. Урдны зүгэн зүү аймаг гэдэг. Гэтэ ингээл урд эртний дээд үеийн ихнийгээ уншиж судлахад бол одоо зүүн зүгийн тэр тал нутгийн Яруу найрагчд бол илүү тайван, чөлөөтэй, задгаа, талбун, нутагшгаа гэдэг юм уу те. Их уудам агуулгатай шүлэг Яруу найраг авчдаг юм л. Одоо энэ баруун зүг төвийн бүсийнхэн гэдэг юм уу. Их газрын тэр цээж нь өндөрсөд ирэхээрээ тэр үйлзэл одоо тэр салхины хэмнэлээсээ ч гэдэг юм уу. Яруу найрагтнаас их мэдрэгддэг, их хурц тод дайчин шин чанар те. Манай зүүн аймгийн тэр тал нутгийн юу ч их зөөлхөн штэ. Тийм байдаг. Тэгж ялгагддаг бас. Энэ нутаг орны зүйл бас байдаг байх гэж би өвдө боддог. Сэм дулаацаж аваад цааш нисэх зорилготой цовны минь хормоод зүгдсэн энэ өвгөн навчийг сэрэхгүй л байх юмсан да хөрхий. Цогцоо хөрхөөс өмнө хаашаа ингэтлээ яарсан юм бол
Нэгэн цагт үхэхээ мэдчил нэл хаврын мөчөрт нахиалж нэр нэрээ хилцсэн дуу дууга хадаан төрж намраар тэдэнтэйгээ салах ёс хийсэн байх та. Судлыг нь тоолж суухад аз жаргалаар халигж байж навч сулхан зохилтыг нь сайтар чагнаж үзэхэд амрагтаа тэрвүүлэхийн хүслэн давцсан нэлт яах вэ вэз түүнд зориулж юу хийвэл зохилтой билээ. Ядахнаа энэ цаг хугацаа төрч гисэн удаан яваасаа хооллож унтлаад тамир тэнхийг нь оруулъя гэсэн хайр дүүрэн хүсэл байвч сэрээч хөл үрчих гээд байдаг. Цас 1-2-оор бодорч байна уу да. Бушуухан л гэртээ орж авъя. Цовны минь нормаа зүгтсэн энэ өвгөн навчийг бодол дотроо амьлуулж амрагт нь нисгэе. Уран бүтээлчийн ертөнц. Миний сайхан орон арт гэлрээ 2008 оноос урлаг гоо зүүн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Залуу уран бүтээлчдийг нийгэм танилцуулах, тэдний бүтээлийг үзэгчдэд төлөвлөх үүрэгтэй. Мишель Экспо төвдөр байрлах энэ галерейгаас та Монгол орны байгалийн үзэсгэлэнт төрхийг төлдөхөөс гадна уран зураг, баримл сэлбэрийн хоцгүй давтагдшгүй бүтээлийг үн тохирон өөрийн болгох боломжтой. Уран бүтээлчийн ертөнц нэвтрүүлгийг дэмжигч миний сайхан орон арт гэлрээ. Энэ уран зохиолд одоо би хувьдаа өөрийгөө чадхаараа л бичнэ гэж боддог. Гэхдээ одоо баримтлаж байгаа зарчим минь худал хормог юм биш байгаасай. Гол нь үнэн байгаасай гэж боддог. Үнэн зүрх сэтгэлийн дуулах хэрэгтэй гэж би яруу нарыг хардаг. Яг мэдэрсэн юм а, харсан юм а, шаналсан шаналлаа хүн цаасан дээр буулгаж түүнийг арт түмэнд гэдэг юм. Яруу наргийн тэр сэрэл мэдрэмжтэй өндөр дээд заяанд төрсэн арт түмэнд оюун сэтгэхэд нь хүрэх ёстой юм болоо гэж боддог. Өөрийгөө яг ямар урсгал чиглэлд, яг ямар яруу нарыг бичдэг гэдгийг би бол ойлгодог. Гэхдээ би хувь хүнийхээ талаас өөрийнхөө яруу нарыг бол их зөөлхөн гэж л тодорхойлно да. Яруу наргаас гадна ер нь энэ дүрслэх салбар гэдэг юм уу, уран зураач гэдэг юм уу, ямарваа нэгэн урлаг, гоо зүүн өндөр мэдрэмжтэй уран бүтээлч болох байгаа хүмүүс миний мэдхээр миний судалж уншсанаар гэдэг юм уу, бас ойр тойрныхоо хараад ингээд ажиглаж байхад хэзээч нэг зүрхний бичлэг шиг нэг хэмнэлээр явдаг юм уус бичлээ. Бүгд өөр өөр ингэсэн сэтгэлийн давлгаатай, өөр өөр ингэсэн долгионтой. Нэг бол алтан өндөр хад тасах шиг те, нэг бол талын жижигхэн толгоч шиг тийм явдаг. Өдөр болгоныхын цаг агарын солилцол бас их өөр үүдэг. Тийм учраас уран бүтээлч хүн их баялаг ертөнцтэй байдаг юм болов. Нэг сүү шиг дэврээл те, эсвэл сайхан загсаас өрөм шиг болсон сэтгэлтэй тэгэл нэг тоорогтоол ч юм уу те. Тэгээд уран бүтээлчийн сэрэл сэтгхүү мэдрэмжийг тухайн өдрийн тэр аашаран шин ямар байгааг бас хинч тодорхойлж дийшгүй шүү дээ. Тэр зүйлээрээ бусад хүмүүсээс гэдэг юм арай онцгой өгөгдөлтөд төрсэн байдаг. Тийм хүмүүсийн ертөнцид, тийм хүмүүсийн гэгээн дор амьдрах гэдэг юм уу бас их сонирхолтой. Миний хувьд ч гэсэндээ бас яг тэгж өөрийгөө би бас зарим үед ойлгохгүй шүү дээ. Тийм үе ихэнх үед байна. Маш их шүлэг бодогдсон өдөр байх мөртлөө зүгээр л нэг орж байгаа цасанд те гониглож өдөржин зонгоор ширдэг үеч бас байна. Онгод гэдэг барьж тодорхой шүү зүйлс хаа. Би хувьдаа тэгж боддог. Гэхдээ энэ Монгол улсын ардын уран зохиолч төрийн сорхолд Бавгийн Лавсраа гэсэн нэг хэлсүү гэдэг да. Онгод гэдэг бол бодол ханах цаг гэж. Ёстой энэ үгтэл эвлэрхий сүр аргагүй юм шиг санагддаг. Маш удаан бодол, бясалгалын үр дүнд л цаасан дараа амилаад. Зарим үед яруу найраг зүгээр бурхны яг шивнээгээр яруу найрагчийн гараар дамжиж цаасан зэрэг буудаг гэдэг үгч байдаг. Тэрнтэй ч бас би удаа санал нэгддэг. Зарим үед огт шүлэг бичих ямар ч сэрэл мэдрэмж байхгүй хахад гинтхэн гоё шүлэг маш санаандгүйгээр цаасан дээр буучих тохиолдол байдаг. Тэрийг л тэр бурхны ямар нэг адын хүсэл шивнээгээр чихэн сонсогдоод тэр цаасан дээр амилж байгаа зүг тогтол юм болоо гэж хардаг. Амьдрахад чи бит хоёрт яасан их зүйл хэрэгтэй байна вэ? Хардна. Аниргүйг хоёулах нометрх орон байраас хэсүүлээд орд ир тасалгааны тармил цэцэг хүртэл хэрэгтэй л байна. Орчлон ертөнц хичнээн гайхамшигтай чим надад мэдрүүлсэн юм шүү. Хизээ нэгтээ амьдрах суулсныхаа тагтан дээр хамтдаа одод ажиглаж зогсоход өсчин салхинд хийсчил таараа өсийг чин салхинаас харамлахад хавчаарч бас хэрэгтэй үстэй. Чинийхээ төлөө ирээдүйд ирэх үр хүүхдүүдийн сайн сайхны төлөө жохом үннийг л эрэлхийлсэн мөрүүдийг би урсгах хэрэгтэй. Нүдэнд чин дандаа жаргал үзэгдэж байдаг. Давалгаан дандаа тогтоохон байгаасай гэж нартын дор би олон сайхан ертөнцүүдтэй хамт хөдөлмөрлсөөр л байна. Дахиад
хизээ хүн төрлийг олох үлээ. Хоёулаа. Уран бүтээлчийн ертөнц. Яруу найргийг одоо сүүлийн үед уншигчд нь гэдэг юм уу? Монголын яруу найргийг уншиж байгаа уншигчид эртний сугасаа ард том их мэрэгэн байсан. Хэнийг яруу найрагч гэж одоо уран зохиол үлдээх вэ гэдэг юм уу те. Тэрийг уран зохиолын ертөнц дагоон жанагдж байгаа хүмүүс өөрсдөө ч дүгнэн, ард том ч дүгнэн. Уран зохиолыг заавал бичгээс уншина гээл докторууд өөр уншигчид энэ төр бас мэрсэр хэлж идэг хүмүүс байдаг. Тэднээсээ би санаа нэгднэ. Нөгөө талаас бас энэ тайзны яруу найраг гэл бас байна. Тэмцээн уралдаан тий. Тайзны яруу найрагаар яруу найргийг шүдгэй л гэдэг. Тэгтээ ингээд зарим нэг яруу найргийн тийм наадмууд одоо жишээлбэл залуучуудын донд болдог цагаан уул наадам ч юм уу. Одоо энэ оюутны сайхан яруу найргийн наадмууд байна. Чөлөө сэтгэлгээний дуулал, мөнгөн цом, яруу их шиглэн, янжин лам энэ гэдэг наадмууд. Оюут ахуй цагтаас их ордог байсан. Энэ наадмууд бол бас уран бүтээлчийн хувьд бол өөрийг маань зөвшөөрүүлж өгсөн ихэнх яруу найрагчийг бас тий бусдаагаа эв зүгээ олоход нь ер нь наадам гэдэг зүйл бол зохиолч уншигчдыг уулзуулж байгаа тийм яг гүүрэл юм да. Яруу найргийн жинхэнэ мөн чанар бол тэгтээ цаасан дээр үлдэнэ. Хүний оюун санаанаас гарсан зүйл цаасан дээр үлдэж мөнх уншигдана. Мөнх настай зүйл нь бол цаасан дээр тэр тайзны яруу найраг одоо үзэгчдэд хүрж байгаа, үзэгчдийн сонсголд хүрж байгаа тэр амаар хэлж байгаа тухайн яруу найрагч, аман соёлоор дамжуулж байгаа яруу найраг бол тухайн цаг үедээ бас зарим нэг зүйл дээр уран зохиолыг л тодорхойлно, тэрнээс биш мөнх настай зүйл биш байх гэж би өвдө боддог. Гэхдээ бас аль алийг хослуулад сайхан шүлгээж үчиж сайхан чадах чинь нэгээрээ шүлэг яруу найргаа унших үедээ уншиж явах гэж боддог. Одоо энэ миний сайхан орон арт галерейд ажиллаад 5 жил болж байна. Манайх бол одоо Монголын хамгийн уртаа, гарын дүүтэй, оюун санааны хувьд их өндөрлөгт одоо уран бүтээлч хүмүүс ч их бяцлагч хүмүүс шүү дээ. Зураач, сэлгэрч, баримлч хүмүүс гэдэг. Тэгээд голцоо бас өөрийнхөө үеийн залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор бие бинийгээ бас уран бүтээлийн хувьд хөглөх те чадгаараа надад одоо уран зураг өгдөг ч юм уу, би чадгаараа борлуулж өгдөг. Тийм зарчмаар ажилладаг юм орлон байна. Тэгээд манад одоо нэн шинэ үеийн залуу уран бүтээлчдийн дан ялангуяа 100 гаруй уран бүтээлчдийн хосгоо давтагдчихгүй нандаа өгöd байна да. Уран бүтээлчийн хувьд өөрөө бас яг энэ галерейдаа байхад өдрийн бас 7 цагийг яг энэ сайхан хүний оюун санаанаас, хүний сэтгэлгээнээс, мэдрэмж бодлоос төрсэн өндөр дээд тэр авиас бэлгээс цацарсан гигийн дор ажиллаа явуулж бас зохиол бүтээлээ оролдож шүлгээр унаар бодоход их сайхан байдаг. Манай өвөө одоо ээж минь Дүүр Шарвын Орсоо гэдэг Архан аймгийн төвшөрлөх суманд төрсэн. Насаараа сэтгүүл зүйн салбарт ажилласан. Хөдөлмөр сонинд нэлээ олон жил өр бүтээлтэй ажилласан тийм сэтгүүлч хүн байдаг. Нөгөө хүний нэг дур гэж нэг зүйл өгдөг. Дурыг хизээж хольж болдог. Миний бага наснд ажиглаж харж ирснээр бол нэлээд сайхан ном уншдаг. Шүлэг яруу найрагт их ойр. Шүлэг уран зохиолын ном их унших дуртай. Тэрүүхэн тэндээ өөртөө л зориулж шүлэг өчтдөг. Нөгөө хол явж барилдаагүй сумын зан гэл Чимдраа удангийн мягмар сүр яруу найрагч хэлсэн шиг яг л нэг гэр дотроосоо гараагүй жижигхэн хоёр өрөө байранда тэ эхнэр хүүхдүүдтэйгээ даруухан аж дурж хүнд гимгүүхэн хүнд хоргүүхэн өөртөө тэгээд дур сонирхлоороо сайхан шүлэг өчтдөг гэсэн тийм өвгөн байдаг. Өвгөн байсан. Тэгээд өвөгийн маань тэр уран зохиолыг хүнддэх тэр бас дур хүслийнх нь нэг зүйл миний сэтгэлд их хоногшиж үлдсэн. Тийм учраас одоо зохиол бүтээлд ойртуулсан анхны багш маань өвөө маань болоо гэж дотроо хөсгөлж баярлж явдаг. Модны монолог. Уйлмаар чимшгэ энэ сэрчигнэн бой навцсан өмнөөс удахгүй нөгөө ертөнц рүү одчихно гэхээр ээж үе нарны шаргал амьсгалыг өөртөө шингээгээд хаа нэг тийшээ зүгээр л нисчихнэ гэхээр итгэж өрөхгүй юм. Хайрлуулж хаад эцсүүлд нь хоосон хоцроод ирчилсэн салхинд алгадуулаад их модон нүлдэн гэхээс зураг чичир хийлэн өмнөөс нь нулимс цэлэлзэн би ч бас хизээнийхтэй гандан гундаад л юу ч үгүй хоосон мэдрэхээр нисэх байх та. Бидэрдэх нуурын мандал дээр сар яаж тусдгийг санахгүй.
Сэнгэг өглөө эртийн агаарыг арсан манан төсөөлөхгүй. Догдолж очисон охтынхоо инээдийг ч мартаад юу ч үгүй орхоосонд чингүүдэж дурсамж дурдтгал төдийхнийг хэн нэгний сэтгэлд зулаад юу ч юм мэрэгцүүлэхээр хөөрөндөө. Яагаад ийм эмзэг инхри байна вэ? Хэлж туслаач бурхдаа. Сайн жаргалын начин. Монгол Улсын их сургуулийн нийгмийн ухааны сургуулийн сэтгэл зүйн ангийг 2012 онд дүүргэсэн уран зохиолын шинэ үнэр бүлгэмийн ахлагч Монголын зохиолч Дэвлэн гишүүн нэрт яруу найрагч Гомбын Сэродын нэрмжит шагналт 2013 оны Болор цум наадмын шилдэг залуу яруу найрагч Хайрын шүлгийн 13 дахь удаагийн цагаавал наадмын тэргүүн цомын эзэн Монголын ихтэй сургуулиудын дунд зохиогддог Отхон тэнгэр Бадрангуй яруу ихшгэлэн удахын чинд төрхүй наадмуудын тэргүүн шагналт гал урсгал чөлөө сэтгэлгээний дуулал алтан үзэг эх хорн оюун санаа зэрэг наадмуудын дэд байруудын шагналт. Одоо урлаг тань мэдхгүй гоо зүүн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг миний сайхан орон арт галерейн гүйцэтгэх захирал Монголын зохиолчдын эвлэлийн хяналтын зөвлөлийн багт ажиллаж байна. Сайн жаргалын начин. Миний сайхан орон арт галерей 2008 оноос урлаг гоо зүүн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Залуу уран бүтээлчдийг нийгэм танилцуулах, тэдний бүтээлийг үзэгчдэд төлөвлөх үүрэгтэй. Мишель Экспо төвдөр байрлах энэ галерейгаас та Монгол орны байгалийн үзэсгэлэнт төрхийг толтохоос гадна уран зураг, баримт сэлбэрийн хосгүй давтагдашгүй бүтээлийг үн тохирон өөр юм болгох боломжтой. Уран бүтээлчийн ертөнц нэвтрүүлгийг дэмжигч миний сайхан орон арт галерей. Би одоо нийслэлийн Баянгол дүүргийн төчтгөл сургуулийг төгссөн. Миний багш Алтан гад содонд Тамжид гэж хүн байдаг одоо тэтгэвртэй гарцсан. Тамжид тогштой их одоо энэ зөвшөөрлийг ашиглаад баярлж явдгаас илэрхийлмээр байна. Тамжид тогш маань 9-р ангид тахад бүх барилал ангиудын донд түүхийн сэдвээр эсээ бичлэг уралд анзаарлаа. 500 хүүхдэд. Тэгээ 500 хүүхдэд эсээ би өөрөө их залхуу. 500-г нэлээд л их санагдаад тухайн үед тэгээ 150%-нд багтаага цанаагаа ихт багцлаад богинохон бичиж гэж бодод. Тэгээд яагаад ч юм цаанаас нэг дан гэсэн сэдвээр дөрвөн мөр орж ирээд. Тэгээд дан гэсэн гарчиг тавьж байгаад ямар ч байсан эсэг эхлэхдээ дөрвөн мөр тавьж байсан. Тэгээд одоо тэр дөрвөн мөр маань бол санаанд бууддаг. Гарчиг маань бол цээжинд бол хадаатай явдаг. Тэгээд хүн чинь нэг урмын амтан болохоор дун гарсан барилал ангиудын дундах дайны эсээ бичлэгийн уралдааны. Тэгээд тэрэнд ангийн багш маань намайг төрүүлсэн гэж бяцхан шагнал урамшуул болгож хүн нөгөө жоох урмаар явдаг. Тэр урмаасаа болоод тэгээд баг нас зуны амралт дандаа л тэр хинтийн баян мөкс хүнд өнгөрдөг байсан. Малчин ах уу те. Тэгээд тэр нэг байгалийн сайхан дадуу мал дээр өссөн. Тэр нөлөөлөл тэгээд тэр жоохон урам. Тэгээд ер нь уран зохиолын ертөнцид салж гацгүй дурлсан да. Одоо манай үе яруу найрагчид одоо эд сайхан бичиж байна да. Одоо Болор цум яруу найргийн наадам төрүүллээ. Одоо саяхан эдгээр хоногийн өмнө Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг авч бас үе дотроос зул задлж хамгийн анх төрүүлснээр манай Хотторжийн Жамбал дөрж найз маань байна. Тэгэл араас нь Монголын зохиолчдын эвлэлийн шагналт оюун цэцгийн Цэнд Авиш найз байна. Тэгээ манай үеэс бас их сайхан хэдэн яруу найрагч нар төрж байна. Оны шилдэгтэй шалгаруулах Алтан үд наадмын эзэн Гамболдын баяр, Ядам сүрэнгийн баяраа, Хантхуугийн нэм шиг гэл сайхан яруу найрагч найзуудтай. Тэр найзуудаас бас суралцаж, бас хорцолж те зохиол бүтээлээ ярилцаж, тэднээсээ бас гэгээн сайхныг харах туртай. Тэгээд дэд үеийн агч нараас бас харддаг. Тэгтээ нэг уран зохиолын бүтэн үед төрж гарч ирж байгаад тэгээд тэр үеийнхэн дундаа бас хамт явж байгаа да. Тэр хувь заяанд бас их баярлаж сүсгэлж явдаг. Уран зохиол гэдэг зүйл их үе үеэрээ байдаг зүйл. Одоо жишээ нь төрийн сойрхолд Дармын Батбаяр агс хэлсэн байдаг. Яруу найраг бол найрал өгч юм ус, нулимс урсгах юм гэж. Тэр хүүхдээ би их санаа нэгддэг. Төрүүлж дуурхахаасаа ис. Одоо жишээ нь Пүрхүүгийн Батхыг гэдэг ах надтай анх танилцаад би бас шүлэг зохиолоо харуулж байсан хүний хувьд бас багш гэж хүндэлдэг хүний хувьд одоо миний үеийн их залуучуудын номны өмтгөлийг бичсэн хүнийх нь хувьд одоог ахвал биднээс ганц л үеийг загтдаг л да. Ямагт дээд үеийг хүндэл. Ямагт өөрсдийнхөө үеийг хүндэл. Ямагт доороос гарч ирж байгаа дүүнрээ бас хүндэл.
үеэ бас сайн унш. Гэхдээ үе чинь нүдэн дээр ч өсдөг. Бие биентэйгээ маш ширүүн тэмцэлд хин эндээ найраа тавьж өгч болохгүй. Буруу зөвийг бас цаг тухайд нь хэлжээ. Тэгээд чанд хатуу бай, маш сайн унш, маш сайн боловсроо гэж загтдаг. Тэгээ өөрийнх нь багш төрийн сорилт очротын дашуулаар гэж мундаг том 80-аад оны том төлөөлөгчтэй өөрт нь бас захиж заасан. Би та нарт зааж байгаа зүйл бол миний ганц сургамж биш. Миний дээд үеийн очротын дашуулар гэдэг яруу нарагчийн очротын дашуулар гэдэг тэр яруу нарагч намайг ийм болгож би та нарыг ингэж өв уламжлуулж тэр одоо школыг өвлүүлж байгаа шиг дашуулар гэдэг нарагчийн дээр үйсэн Монгол яруу найргийн уламжлал ингээд үе үеэрээ явдаг шиг үе үеэрээ л явж байгаа. Хүн юу ч шилж болно. Гол нь эцэст хүн чанараа, мөн чанараа, уран бүтээлчийн чанараа алдаж болохгүй шүү. Ямагт унших хэрэгтэй, ямагт дайчин байх хэрэгтэй гэдэг тийм зөрчмийг одоо уран зохиолын нэн шинэ үеийн залуу яруу нарагч нарт суулгаж өгсөн. Тэгтээ тэрийг бүгдийн тойрол суулгаж агаад нэг давтлага өгж байгаа юм шиг биш. Яруу найргийн наадмууд дээр тааралт хараа ч юм уу, номны өмтгөл бичүүлэх гээд эсвэл зарим нэгэн шалдар булстар болсон болоогүй шүлгүүдээ шалгуулах гээд үг үсгээ алдаацруулах гээд найрлага зүүн алдаацруулах гээд очиход юм уу, гудамжин дайралдаад ч юм уу, эсвэл номын дэлгүүр, номын баяр дээр тааралтахаараа их хөнгөн уулзалтанд ч юм уу те тэр чинь нэг 5-6 минутын бисрэхгүй уулзлаж байгаа. Тэр болгон дээр л нэг юм семинар маркаар явдаг. Тийм явуулын гэдэг юм уу те тэгж байдаг. Тэгээд эргэж холбогддог одоо аюу болж яаж ийн хийж ийн гэдэг тийм чин халуун сэтгэл уран зохиолд одоо манай үед их суулгаж өгсөнд их би баярлж явдаг. Тэгээ уран зохиолын ертөнц бол их хатуу ширүү ертөнц. Сайнтайч муутайч ямар ч яруу нарагчд. Ямар нэгэн сайхан нинжин сэтгэл хүн чанар унарцсан тийм мур аддаг байдаг. Айл алхал сайн муу гэлтгүү энэ үг үсгтэй зурлаж байгаа чөмгөө дундалж явж байгаа уран бүтээлчдийнхээ бүхэл зохиол бүтээлийг юун түрүүнд уншихыг уншиж ичмнийг дүгнэхийг өөрчлөлт болгодог да. Хоёр ирвэхээ хөөцөлтөн тоглоод далавчтан цэцэг хорвоо дээр хайр дүүрэн гэрэлтсэн харцаар дотн дөлгөөн ширтгч нь хоёралтай. Нулимс чинь хүртэл үнэртэй гэдгийг самцныхаа ингрээс мэдрэхэд нууцгай нэгэн гуниг хурхан цээж хорсгохон сургамжтай. Зөрж төрөх орчил гунигийн ирэг дээр хүмүүний үр бодмоглож урсгал усаж хад зөндөө олон жилийн цаанаас хүсэл төрүүлсэн нээдчин сонсголонтой. Зэрвсхэн нэгэн тунгаахнэ өнгөцхөн гэрлийн зөөлхөн хугаралд зэрэгцэж хоёул алхах гээд бүдэрсэн нь өнөөдөрт хүргэсэн хэслэнтэй. Уран бүтээлчийн ертөнц. Дууны яруу найраг гэдэг яруу найргийн бас нэг төрөл баг, их том төрөл баг гэж би хувьдаа боддог. Хөгжмийн зохиолын тэр хөгжмийн зохиолчтойгоо харьцаж ая дангийн дэвсгэр дээр шүлэг яг зориулж чинь гэдэг те зүгээр шүлэг бичнэ гэдэг хоёрын хооронд асар их ялгаатай баг. Би хувьдаа бас хүн болгоны аман төглөгдөж идэг тийм сайхан дуу хийхин сан гэж хүсэж мөрөөдөж яваа. Залуу хүнийхээ хувьд. Тэгээд одоо удахгүй хөгжмийн зохиолч Мэждэрж Хатанбаатар ахтай нийлж нэг сайхан дуу төрүүлэх гээд анхныхаа дуу хийх гээд тэгээд дуун шатал байж байгаа. Дууны яруу найргаас хамгийн одоо бицэн яруу найргийг хөндлөж шүтэж явдаг хүн гэх юм бол Жамцын Бадраагаа би эсрэг хөндлөж явдаг. Тэ Бадраагаан дууны яруу найраг бол үнэхээр шахуутшгүй. Тийм тод тунгалаг. Тэгээ хүний сэтгэл зүрхэнд тэр тод тунгалаг гол мөрнө сайхан шуугж орж ирсэн. Тийм сайхан дууны шүлгүүдийг бичсэн яруу нарагч гэж их биширч хөндлөж шүтэж явдаг. Одоо Монголын үе үеийн яруу найрагчид Стругагийн үдшгээд Македон улсын Струготод болдог. Намайг очиход 57 тудаага болж исэн. Тийм Стругагийн үдш гэдэг яруу найргийн наадам фестивал руу 2018 онд явсан. Миний дээд үед одоо нацаг дөржийн нэрмж шагналт Дан Нямаах. Одоо нацаг дөржийн нэрмж шагналт Солиангаа фестивалтан Арлааны Эрдэнэч харагсан. Мөн нацаг дөржийн шагналт Болор цумын эзэн Баатран галсан сүх. Солиангаа фестивалтан Гунаажавын аюур зан Дэлхийн соёл яруу найргийн академийн тэргүүн Гомжовын Миндояах явж исэн. Би тэгээд 18 онд бас залуу уран бүтээлч хүнийхээ хувьд үеийнхнээсээ төрүүлж Македоны тэр Струготод болдог Стругагийн үдшд очиж яруу найраг шүлгээ уншсан 7 хоногийн турш дэлхийн өнцөг болон мөрөөс ирсэн яруу найрагч нартай. Залуу хүнийхээ хувьд маш олон газар олон сайхан
хил соёлтой газар өөрийнхөө яруу найргийг түгээхийг боддог. Ер нь бол яруу найрагчийн хамгийн том хүсэл мөрөөдлийн нэг бол миний хувьд л гадагшаа бүтээлүүдээ их олон хүргэхийг юун дөрөв ойрын зорилгоо болгосон байна. Мөн 2019 онд Дэлхийн соёлын яруу найргийн академийн урилгаар Дэлхийн яруу найргийн 39 дахь их хурал Энэтхэг улсын Буванэшвэр хотын Одиша гэдэг мужид болсон. Тэнд бас төлөөлөгчөөр өргөдөж оролцсон. Цаасны амнаас хашааны буланд хураалттай модод нэгэн цагт борооны үнрээр түүний тунгалаг туслуудаар хайрлагдаж түүгээр тижээгдэн тэтгэгдэж байсныг намар уг дуугүйхэн ирээд хөрөөцсөн мэдэх болоо. Хашаач бас ойны хэсэг байснаа сандаг болоо. Цаасны амнасыг барж муу шүлэг өчнө гэдэг яруу найрагчид минь яавч өршөөж болшгүй нүгэл гэдгийг цаг ямагт тунгааж бол цас нэвсийтэл дарсан модод хичнээн үзэсгэлэнтэй харагддаг үлээ. Төсөөлдөө. Хойд төрлийг минь хэрв бурхан татлахаар биер будгаа зэхэж эхэлбэл буйдхан төглийн гэрт соёлох хусалгсан. Хүслийг минь таалан сойрхоод эслбэл тэртээ цагт хүн байхдаа хийсэн гэмээ цайруулж тэнгэрөөд соролзон өндийгсэн. Элж гунхын минь тоогоор шууд ирж чуусныг санаж эрчиж шуурганы хүчинд үндсээ болгохгүй оршихсан. Зүрхнээс минь салаалсан үе төм бодлууд бол мөчөр юм. Зүр янзгаан дагуулж ирээд навцсынхан нөмөрт шүлэг нэхэж хөлөөд ивснэ. Шүүдрийн туслаж сагнаас нь туслана. Би мэдэрдэг юм мод өшч битсэн зурсан уралсан мөр өхнийхээ цаасны амиг нөхөх гэж ихтлхийнхээ хөвлөд шингээд эргэж төрхтөө өөрөөсөө үү олон ойтруулна гэдгээ. Уран бүтээлчийн ертөнц. Монголын яруу найраг одоо миний хувьд л дотор яг одоо эд залуу бичиж байгаа залуу яруу найрагчтай байж байна. Тэгж 30 хүрж байна. Залуу яруу найрагчаар тарахад Монголын яруу найраг одоо яг эд гал халуун байгаа болоо гэж боддгоо би хувьдаа. Яг орчуулгын тал дээр бол маш их орчуулгууд гарч байна. Маш сайн орчуулагч нар гарч байна. Маш олон сайхан орчуулгын паблишингууд нэгдэж байна. Тэр чинээгээр чанар чансааг их өсөж байна. Яруу найраг урдны уламжлал гэхээсээ илүү мэдрэмжэн дээр тодорхой нэг дүрэн дээр тоглолт хийсэн. Бас нэг өөр чиг шугам руу явж байгаа юм болоо. Илүү бодит уран зохиол илүү л бодиттой болж байгаа юм байна. Илүү төсөөллийн биш, илүү бодиттой, илүү үнэн болж байгаа гэж би хувьдаа хардаг. Тийм. Тэгээд гадагшаа дотогшоо эвлэгдэж байгаа нь бас их байна. Тэгээд энийгээ дагаад зохиолчдоос, орчуулагчдоос илүү уншигчд нь маш өндөр хэмжээнд бэлтгэгдчихсэн. Зохиогчдоос илүү мэдлэгтэй, мэдрэмжтэй. Тийм учраас орчин үеийн уран зохиолд байгаа яруу найраг одоо үргэлжлсэн үг ер нь бичгийн бүхэл төрлөөр зүйлээр тойрвж байгаа уран бүтээлчд маань илүү боловсралдаа бас анхаарч байгаа. Ийм төрөнд хамгийн сайшаалтай зүйл байна. Уралдаан тэмцээн гэж хоорондоо тэмцэлтгээсээ илүү яг л бичгийн соёлоороо хоорондоо байгаагаараа хоорондоо хийж бүтээж байгаагаар өрсөлдөж байгаа нь хамгийн даваа талтай. Тийм учраас дэлхийн нийтдээ энэ зэрэгцгүйц Монголын уран зохиол хөгжиж байгаа гэж би боддог. Одоо зохиолчдоос илүү уншигчд нь их ухаалаг, уншигчд нь их мэдрэмжтэй болсон гэдэг. Тийм үе. Тэрийгээ дагаад бас бичиж байгаа хүмүүс нь их байна. Гэхдээ уран зохиол бол хизээч муухай аргаар зайлмхихээр урагш нэгж алхадаг. Уран зохиолыг тодорхой хэмжээгээр дотор нь байгаа бичгийн их мэргэд өөртөө шүүхээ авч үлдэхээ үлддэг тийм хатан урлаг. Гэхдээ энэ хаалгаар энэ орон зайд орж ирнэ гэдэг, энэ орон зайд багтна гэдэг хэр баргийн аавын хүүгийн хүсэж байх ажил биш байх. Тийм учраас цаг хугацаанд ард түмэнтэйгээ уран бүтээлчдтэйгээ өөртөө шүүгээд өгөх байх. Үүний чөмбөгийг дундалж байгаа учраас чанарын шалгадаг зүйл учраас одоо нөгөө хүн болгон хүсээд бичээд байгаа зүйл гэдэг. Тэр хүн тэр үедээ бас шохоорхоод биччихэж болно л да. Гэхдээ цаг хугацааны уртад нөгөө сэтгэлийн урт, итгэлийн урт гэдэг шиг тий. Сэтгэл дотроо итгэлээд хийсэн тийм бяр шаарддаг зүйл учраас тэр бяртаа оюуны их цараатай хүмүүс нь л энэ бичиг соёлоо аваад үлдчих байх. Тэрийг мэрэгэн уншигчид унших байх. Би өвдө тэгж бодож байна. Тэгээд Монголын ард түмэн ер нь дэлхийн ард түмэн уран зохиолыг мэдэрдэг тийм мэрэгэн уншигчид л энэ уран зохиолыг хэн хэмбэ гэдгийг хэн жинхэнэ бичигч хэн нь одоо тийм гүжирмэг худал хормог бичиж байгааг ялгаад өгөх баха. Одод нь энхрийнхэн 17 тэн зовхон тэргэрэл тэдэх.
Зүүдийн үргээхгүй гэхдээ үүрээр цайрдаг дорнын эх хором минь. Орчлон дээр төрүүлсэн бүхний чинь эх үндэстэйн хайрлах зүйргүй тийм амгалан шинжээ бэлээ төссөн моддоос чинь авсан шүү. Салхин ургажгаа өсний үзүүрийг чимхэд сэтгэл дотроо будан залгин зогсоо марлын нүдэнд шингэдэг дорнын эх хорон минь. Манцуйдан үнэгчлэн гараа тэрилгэх нэлхас шиг мандаж бас жаргах өдөр бүрийн нарнаас чинь хэр зоргон авсан. Уулсан өтгөн манангаар санаагаа аривлаад үдшээр цөөрмийн усанд дүрээ толдон амардаг дорнын эх хором минь. Үргэж одсон дээдсүүдийн алтан шарил дээгүр улаангарын улаахан навцууд гадардах агшнаас чинь зүрхний цохил тон авсан шүү. Охидон шүүдэр туучин гоохолоо хөвдөр арчуулаад өндөр тэнгэрийн эвгээлээр бүүвэн дугайлах хэрхэн авдаг дорнын эх хором минь. Өвчбий дивэн гүнлүү түрхрэн давлгаалсан одох цагийн гурсгалаа голдролдон самсан он цагаас чинь мөн чанаран авсан. Цасан бодрох бүртэй гоо сайхны хүмүүний санаандаг шиг л үлж газар эхийн хэвлийг зөөлөн илбэд залбирдаг дорнын эх хорон минь. Сангахтай хүлгийн омруулд гэрэлсэн толиог тэмээлзгэн санаандгүй залгих мэт гарцаагүй л агигангын үнэртэй хүндийгөөс чинь дуулах хоолойгон авсан шүү. Сарн амьсгалаан зангидд дэвх ангар шувууны өдөнд хоногшоод өн эртний буурал тарлыг эмдсэн жимийн хонхорхой дархилдаг дорнын эх хором минь. Өтөл насныхаа сас өндөрлөгтө таяг тулан зогсох хувраг судар намын баримтга огторгын хоосон товлог гэж чинь ухаан санаагаа авсан. Загсан лимбийн найрлыг үсгэн ертөнцийн төгс төгөлдөртэй хослуулан нийтэгээд жирийн үнэнд хазаарын амгаа шаргах шиг хөгжим жижирхийг сонсогдуулсан дорнын эх хорон минь. Жирэмсэн хатан хаана дайнд үдээд ирээдүйн хааны нулимсыг хэвлийдэн арчих шигээр зөрж өнгөрүүлсэн хов тавилан хайрлсан гэгэн сүнснүүдээс чинь сүн совон гон авсан шүү. Борон мэлми дотор минь үргэлж дурамдаг 12 салаа авиртай бугын хөлний сагаганд туслан гогцооруулдаг дорнын эх хором минь. Бодлосоо дөнгөж сүнэм босоод өвших бурхны цутгабал баримлэдлаар аниргүй дамар амгалан гнуусан мөнхийн хутгаас чинь өөрөө өөрийгөө олсон. Хөрсөн эрдний чулуудан ил тавьж амраад өстний нүдийг эртнээс хужралсан дорнын эх хором минь. Хайрлсан бүхэндээ лааны гэрэлдүй хэрвэхий мэдэж чадсан яруу найрагчдын ганцаардалд өндөр хүслийн жигүүрийн цуцаах гунийг хайрлсан өгөөмөр их шаналлаас чинь өрнөлүү өнгийг хүслэн авсан шүү дорнын эх хорон минь. Миний сайхан орон аардаг гэлрээ. 2008 оноос урлаг гоо зүүн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Залуу уран бүтээлчдийг нийгэм танилцуулах, тэдний бүтээлийг үзэгчдэд төлөвлөх үүрэгтэй. Мишель Экспо төвдөр байрлах энэ галерейгаас та Монгол орны байгалийн үзэсгэлэнт төрхийг толтохоос гадна уран зураг, баримл сэлбэрийн хоцгүй давтагдашгүй бүтээлийг үн тохирон өөрийн болгох боломжтой. Уран бүтээлчийн ертөнц нэвтрүүлгийг дэмжигч миний сайхан орон аардаг гэлрээ. За битээр олон сайхан зүйлээр ярилцлаа. Манай зочин маань бас өөрийнхөө уран бүтээлийн ертөнцөөс та бүхэнд танилцууллаа. За сүүлд нь асуухад бол одоо юм ингээ сайхан одоо яруу найрагчид үе үеэрээ гарч ирж байна. Та нарын дээд үе бол одоо үнэхээр бас нэг сайхан шижгэнсэн сайхан үе байсан. Одоо ч уншиж байна тийм ээ. Нэг юм шинээр гарч ирж яхад тэрийг дагаа дандаа санал шүүмжүүд явагдаж байдаг. Яг одоо танай үеийг ингээл оргилоод гараад ирэхэд янз бүрийн шүүмжүүд явж байгаа. Одоо ч гэсэн. Тэгэхээр одоо юу гэдгийг яг энэ урсгал чиглэлээрээ танайхан явах байх. За магадгүй дараагийн үеуд тийм ээ яаж бас гарч ирэх юм бол
одоогоор мэдэгдэж байгаа юм ер нь байна уу? Уран зохиол заавал шүүмж гэдэг зүйл байх ёстой. Маш их шүүмж судлаач нар байж ийж. Ер нь шүүмж судлаач нар олширж ийж энэ уран зохиол илүү хөгжлийнхөө дараагийн шат руу нэг алхам алхах байх. Би өөртөө тэгж боддог. Шүүмж судлаач нар бас олон төрөөсөө гэж боддог. Манай үеэс бас шүүмж судлалаар нэлээд хөштөрж орж ирж байгаа 3 4 залуучууд байгаа. Би яг одоохондоо энэ өөрийнхөө үеийн яруу нарагчдыг дөнгөжл одоо бичиж сурж эхлэж байгаа тийм үедээ явж байна да. Бэлтгэж эхэлж байна да. Жохон яг л гол бүтээлүүдээ бичих насн дээр ирж байна да л гэж хувьдаа харж байна. Дээд үеийн маань гайхамшигтай яруу нарагч нар байна. Одоо бидний үеийн дараагийн залгамж халаа ямар байх ёстой вэ гэдгийг бол бидэд одоо дээд үеийн ах нар маань яаж сайхан бидэд уран зохиол гэж юу гэдгийг шүлэг зохиолоор ойлгуулсан шиг бид бас сайн бичиж байж одоо дараагийн үеийг маш сайхнаар халуун дотноор угтаж авах тийм нөхцөл бололцоог бидэд одоо бүрдүүлэх ёстой гэж боддог. Одоогоор бол би яг доод үе гэж энийг хэлээд байгааг ойлгохгүй мэдэхгүй байна. Хараахан надад бол харагдаагүй байгаа. Манай нэн шинэ үеийн одоо залуу яруу нарагч нар бол яаж явахаас, яаж боловсрохоос, яаж бичгээс ирэх тэр дараа үеийн залуучуудын дуу хоолой илүү тод сонсогдох болов гэж би хувьдаардаг. Энэ өдрийн дугаарт маань Монголын зохиолч Дэвилийн гишүүн Серодын нэрмжийн чагналт яруу наригч сайн жаргалын начин оролцлоо. Эрчгүүчээ чөлөө цэтгэлгээ элен халин дүүлэн жигүүрлэх залуунаас мөнхөд бадаргай гэсэн зочныхоо энэ сайхан эрч хүчтэйгээр энэ удаагийн нэвтрүүлгээ өндөрлж байна. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Баяртай үзэгчдээ. Уран бүтээлчийн ертөнц